ТV телевиз Монгол экологт хамтран бүтээв. Цаг уурын өөрчлөлт манай улсын байгаль экологт хэрхэн нөлөөлж өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг орчин үеийн байгаль дээлтэй залуу манлайлагч хүүхдүүдээр дамжуулан үе тэнгийнхэн болон олон нийтэд сонирхолтой хөгжилтэй хэлбэрээр хүргэх Монгол улсын тусгай хамгаалалттай газрыг сурталчлан таниулах ирээдүйн шин залуу байгаль хамгаалагчдыг сэтэлжүүлж бэлтгэж зориулсан 4C4 нэвтрүүлгийн 2 дахь дугаар эхлэж байна. Завхан аймгийн улсын тусгай хамгаалалттай газраар аялах манай оролцогчид улагчны хар нуур дээр ирлээ. Өвөрмөц байгалийн тогтолцоороо аялагчдыг татах болсон улагчны хар нуур залгаа олон километр үргэлжлэх элсэн манхан толгодтой билээ. Арга бэлэг болон галын амьсгал багийнхан цөл болон нуурын онцлогт байдалд зохицож амаргүй бас аюултай даалгаврыг биелүүлэх болно. За бүгдээрээ сайн байцгаана уу? За сайн байцгаана уу? За би энэ Отгон тэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргааны ахлах мэргэжилтэн ажилтай. За би өнөөдөр энд яах ч ирсэн байна вэ гэхлээр та бүхний өнөөдөр биелүүлэх гүйцэтгэх сорилтуудыг чиглүүлж өгөх үүрэгтэй ирсэн байгаа. Багууд тусгайлан бэлдсэн хоолоогоор ус цуглуулна. Баг тус бүр машины түлхүүр олж дараагийн даалгавар гүйцэтгэх газар руу явах болно. Тэд элсэн манхан толгод дээр ирж сэлүүр болон эрдэнэсийн ирэлт гарна. Үүний дараа оролцогчид завинд суун төрүүлж барианд ирсэн баг ялагч болно. Хоёр литр ус хийж өгнө. Айл бол чадах чинээгээр тэр сав руу шилжүүлж юулах ёстой шүү. Ус аваа эхлэе. Шин барьчихгүй дөө. Зөө гой. Тэр доор. Гой зүгээр. За би явлаа шүү. Уянга яваарай. Өө байж. Тэгшил. Зөө буцаж болно шүү дээ. Буцаж болно. За өргөж. За бүгдээ суута. За. Бүтэн өдрийн турш хэрэглэх усаа хэрхэн асгалгүй савндаа хийхийг харцгаая. Тэмүүл яв. Гэтэ өргөдөлтэй нэгэ. Доош. За байж гараа манайха байж гараа. Хувийн амир хол байна. Зодоо явлаа. Байж гараа. Багаар. Одоохондоо сандрах зүйлгүй л байгаа. Ус уухгүй утгаар сандарч эхэлж л таараа да. За суугаараа. За би бодно гэхээр яа шүү. За ингээ хурд ирж хурдын сааруулъя. За уянга явлаа. Нэг тийм яарах юм байхгүй. Зөв. Дээрээс хэд болоог байхад наашин сая явуулсан шүү. За одоо. За хин явлаа. Чи. Тусал усны үн цэнийг асгаж байж ойлгох юм уу да? За байж гараа. За 50. Дэш өргөөрөө. Инээ. Зүг 50 гараа буулга манайхаа сулал. Гараа сулал. За зөөлөн. Найс. За таашлаа. Өргөд дэш өргөж өгнө. Зөв. За байж гараа. За. Нэг үйлдэлээ хэдэн удаа сайн давтаад гартаа оруулдаг шиг отоол багууд зөв хэмнэлтэд ажиллаж эхэллээ. За байж наа хүлээж байгаа манайха. За одоо над руу төрхий. Зөв. Дэч өрг байж гараа. Жохон өргөн шүү. Цогтой ахлагч сандрахаараа нэг үгээ олон дахин давтаж хэлдэг юм байна. Би энэ тарж байгаа. Шиба. Зөв. Жохон дэш. Гараа Аяа. Газар асглаа. За байж гараа. Ингүү яага хэл болоог багт яваад дэш ингүү дэш. Зөв шүү барьж байна. За би болсон шүү. За байж гараа энэ талаас би барьсан. Аха. За байж гараа энэс нааш шүү. Барьж гараа. За доошлоо. За аяархан за. Ай. Амар их гацгаачлаа. Одоосоо доор орлоо. Үйлдэлээ хийж дууссаны дараа ярилцах нь хэр оновчтой байсан юм бол? Тийшээ зүгээр алхах. Алхах боломжтой юм уу?
ус чандман ирдэнэ. Энэ савтай усаа өнөөдрийн турш дөрвөлээ хувааж хэрэглэнэ гэд боддоо. Эндээс салхтай. Оо, манайх их байна. Олчиш манайх. За одоо залуучуудаа та бүхэн хувин дээр байгаа даалгаврын дугтуугаа нэг бүгдөө авах цагаараа. Ингэдэг байхгүй юу? Хилээз. Үрээ. За. Тараж хэлсэн ингүй юм шүү. Эднсийг хайрлаа тест. Эрдэнсийг хайрлаа. Манай одгоохтой хууртай байна. Усуухгүй. Хэр болддог вэ та нар? Эрдэнсийг эрдэнсийг юм шүү. Эрдэнсийг хайрлаа. Усыг хайрлаа. Тийм ээ. Оролцогчид одоохондоо цангаагүй байгаа. Учир нь тэд өглөөний цайндаа хангалттай цай, ус уусан. Залуусаа эрдэнсээ хайрлахгүй бол даалгавар биелүүлэх явцад юу болохыг хинч тааварлахгүй штэ. Дугтуун дээр байгаачлан та бүхэн усаа маш сайн хайрлаж хамгаалж явах ёстой шүү. Бид хэдийн яг энэ зогсож байгаа цэгээс хойд зүгт 500 орчим алд газар ямар нэгэн ногоон зүйлд дараагийн даалгаврын түлхүүр байгаа. Зуны дэлгэр цагт байгаль их ногоон өнгөөр гангардаг шиг ногоон өнгийн юу ч байж болно. Чүү. Цаг заяа. За. Одоо бид нар чинь заяа 2 мөрөж гисэн гэж одоо 3 өнгөрч байгаа. За 3 гэхээр заяа. 3 гэх чинь. За энэ цаг чинь Цогтоо шинжлэх ухаанчаар бодож байгаа бол Отко хүний биеийн хэмжээгээр баримжаалж эхэллээ. 1-2 м юм шиг. 1.5 м гэхгүй да. Ханзаа. 12 цаг хойд зүгтөө. 12 цаг хойд зүгт 6 цаг бордоо. 9 цаг баруун зүгтөө. За одоо зүгээ зөв олцгоё. Нар баруунаас манддаг гэх үү дээ. Тэгэхээр өглөө нар тэндээс матсан, нар тэнд жаргал, нар өмнөс тойроод мөнөө тийш гэж жаргал. Урд зүг, зүүн зүг, хойшоогоо. Энэ мөнөө. Хойд зүг гэдэг чинь одоо зүг алдчих. Бөмбөр. Тийш юу? Нуурд байгаа шүү. Тийм ээ. Ногоон зүйлд төлхөр байгаа гэж тийм. Ногоонгийн. Та хөтлөө. Та хэдийн яг зүгээ зөв тодорхойлсон уу? Ямар нэг юм таних тэмдэг байна гэж байх уу? Ха? Энэ наач яг хойд юм. Нар эндээс гарна. Одоо 3 гэдэг чи одоо ингэ штэ тий. Ингэ гэсэн үг. Чи нэг ингэ чинь гэсэн үг. За тэгэхээр 12 цаг болж байгаа. Тэгэхээр тий. Нар айл харж ярах бай. Тийш юу? Тийш жаргана. Тэгэхээр баруун зүг нар жаргана тийш юу? Баруун зүг тийш. Хойд зүг хоошоо. Ийшгтэл юм шиг байна. Гэж би бодож байна. Нар энэ жаргана. Тэгээ хойшоо. Тэгвэл одоо тэгээ ус бага очсон зүйл ерөөсөө юу яах вэ? Уух хэрэг. Уухгүй шүү дээ тэр. 99 хой. Та гурав яг миний чиглэлдээ гүүгээд ногоо юм хайж байгаа. Энд 99 шиг заяа. За гүү. Энэ арай л биш санагдаад. За зогсчих. Яасан? Зүг нь арай л биш санагдаад. Чи бодороо өчтөр бид нар ирэхэд нар хаана жаргасан? Тэнд жаргасан. Тэгэхээр бод нар баруунд жарган заяа. Тэр ийм байгаа байхгүй юу? Зөв үү? Хинэ болоо. Арай л ийшээ далид онш санагдаад. Дайлж бид нар ингэж явж штэ. Чи хаашаа явмаараа? Тэдрийг дагаж явмаар. Ингэж явмаар санагдаад байна. Харж ийн ёо харж. Би нэг юм ногоо марлаа. Тэр тэжээ нэг гэрэн гадааны машин байна уу? Байна. Тэр ногоо хаалгатай. Зүг маань зөв юм шиг байна. Тэ Монгол хүн чинь Монгол гэрээ урд зүг рүү харуулж барьдаг. Хаалга нь тэр авлуу харж ирэхээр хойд зүг нь энэ мөн баг. Залуу маань ухааны хүн гэдгээ баталсаар л байна да. Ирээдүйн залуус маань ийм л ухаантай да. Миний ах хайч юу? За нэг юм олох нь олсон. Хоёр ахлагч өөрийн тактика боловсруулан нэг нэгнээ тагнаж байгаа нь өрсөлдөөн хэр хурц болж байгааг илтгэх шиг. Зөв шүү. Тэгвэл холоос хараа гүгээд ирнэ штэ.
Орхон. Тэнд олцсон юм шиг байна. Ийшээ гараад айлыг хараадах. Аль нөгөө самбар. Тэ самбарны болоо. Ногоо өнгийн самбар дээр эхний сэжүүр байжээ. Алийг авах нэгийг лавна. Хоёр бол даалгавраа авчлаа. Тэгээ нэгийг лавна гэсэн. Одоо тэгээ нэгийг сонгож авна. Тэгээд хоёр энэ дэлгүүрийг авах гэж бодож байна. Зөв. Одоо одгаахыг ихээр асууна. Хоёр түлхүүр байна. За. Тэгээд алийг авах юм. Алийг авах юм. Энэ манай машин дугаар бишгаас тээ. Тийм ээ. Тэг. Танаас Алийг юм бэ? энэ нэг. Амар юм би хоёулыг нь аваа явцсан байхын та нар. Цогтоо хин төрүүлсэн нь л хождог хорвоо үсттэй. Яагаад түр аваад байгаа юм бэ? Далиар ихэлдэв юм бэ ямар? Энэ 0 байж болно. 0 байж болно те. Гэрийн ч байж болно. Боцож болно те. А? Боцож болно те. Одоо ингэ заа агаан цаа түлхүүрдийг хувааж өгөн заяа. Тэнгүүт бүгдээрээ гүгээд нэг хэсэг амбараад яаж. За ирээ. Одоо тэгвэл нэг амбар дэлгүүр юм шүү. Гэр юм уу? Тэр саарлан гэрээ дэлгүүр юм шүү. Гэрүүдийг үзэн заяа. 0 үзэн, машин үзэн. Түлхүүрээр юу ангаж болдгийг бүгдийг үзэн шүү заяа. Чи ямар шүү байна ага? Тийм ээ. Түлхүүрээр юу ангаалгаж болдгийг бүгдийг үзэх болж тээ. Наа чи бол зодгаал онгорхол юм байна шүү. Энэ дэлгүүр зоолтооч та. Айл би ирээл одоо бидрээс суулаад юм ухаж үзэн л. Өнч өг онгорхол юм шүү. Онгорхол байсан юм байна. Тарах дэлгүүр байхгүй. Том тэгэхээр би шир хүртлээ ярьсан гэж байна. Энэ онгорхол наа. Хөөе. Хөө энэ бүх гэрээ орох ямар ч дэлгүүр байхгүй. Тэр хоёр машины дугаарыг хардаа. 1787. Уаз гэж бичсэн. Энэ хөдөлгөөч фургоны хайгадаг. Цогтоо өөрийгөө сайн сонсоорой. Сая юуны түлхүүр байна гэсэн бэлээ? Тэрийг тэрнээс хол явуулахгүй. Яа тэгэхээр ямар ч сэжүүр байхгүй юм чи. Тэрнээс ойрхон байгаа таа байхгүй. Яаж шигүнэ? Айлыг анзаарч байгаарай. Айл олно шүү. Наад чи энэ дэр амар хацдаг. Би яг хайрцан дотор нэг юм нууцсан. Тэгээ 1787 гэдэг кодыг хийнэ гэж бодлаа. Хөдөө айлд кодоор онгох хаалга даанч байхгүй л дээ. Орхон сэргэлэн болохоор асуугаад мэджээ. Битгий хэлээрэ гэж нутгийнханд гайгүй сайн загсан юмсан. Самраад тэр айл байх болохоор энэ айл очихгүй. Гэсэн чи хас асуусан чи ер нь тэр аваар ирэлдээгүй гэж байна. А тэгтээ нэг фургоны дэлгүүр. Тэр фургоны дэлгүүрийг фургонтой газар тэнд байгаа гэж. Тэглээ одгаах төрөж фургоны дэлгүүр таамд. Очиж тэр. Оцгоцтой хаана. Тийш фургонтой байсан. Одоо энэ аваа ерөөсөө тэр явж байгаа. За хурлаа цагаалаад яваа. Яг наац зөв шийдлээ үү? Зураг байхаа идэвхтэй үнэхээр ярьжээ. Юу ч тохирохгүй байна. Автоматн дэлгүүр байсан тий. Тий. Биш ээ. Тэрийг онгоолголыг яг хаанаас нь даа. Угаасаа цаг заагаагүй юм чи найсаа итгэвчдэх үү ганц удаа. Хоёул хамгийн баруун гэрээс тэглээ үзчих. Жог яаруу зүгээр шүү. За. Юу замдаа байсан. Ногоо хогийг түгээл яваад байсан шүү. Яг зөв яасан ч их ногоо хог вэ. Харин ногоо гэсэн бол ингээл ногоо угаалтар авчи ямар их гордвоо ёо. Хог түх даалгаврыг залуус маань дуртай гүйцэтгэн. Яагад гэвэл тэд маань ирээдүйн байгаль хамгаалагчид. Ногоо гэр авч. Ногоо шүү дээ. Ногоо шүү дээ. Оо азаа гэсэн болохоор бидний хуучны фургон гэж бодоод байна. Тэгээ тэд фургон байна. Тэгвэл тэрийг очиж үзэн. Тэд 3 машин байна. Бас тэрийг бас үзэх байна. Өмнөх даалгавраас хойш шинүүхэнд өгч одоо юу юм бэ? Айлынх нэг үдчихээ хамт үдчихээ тэр 3 машиныг үдчихээ тэрээ заяа. Энэ яг ямар юуны дэлгүүр байсан чинь. Энэ нэг тийм амбарны муу фортны дэлгүүр байшуулахыг бэлдэх. Унаач форт өгчнаач. Фургон. Тийм үү гэж. Энэ 3 нь бол яач хаалганы дэлгүүр байна. Нэг нь бол яг хатдаг юу.
Отгогийн баг 2 дахь сэжүүрээ зөв тааж дараагийн даалгаврын газар руугаа явж байхад цогтоо өөртөө эргэлзнээсээ болж бас л цаг алдав. Гялсуугаар. Би уянгаа яваад чижээ. Уянгаа, гэлцээ. Яах юм? Аа? Одоо тийш очиж яах юм? Олцоо нэг машин суугаа байна. Маахан яашаа. Фургон юм бэ? Тэтгэр маань таарчлаа. Одоо ямар ч одоо ингээ програм маань биднийг аваа явж ийн хаашаа явж байгааг мэдэхгүй бид нар одоо ингээд явж ийн газар руу явж ийн. Тэр хөдлөө явчлаа явъя. Гүүгээрээ. За зайлахны хар. Ямар ч тач гадралцсан биднийг бол гадралчлаа. Ямар амархан болоод байна. Яг энэ ч нэг 2 програм байсан байхгүй. Тэнгуутаа ийшээ гүйч. Яа. Сайн байна уу? Хэлхүүр авчирлаа. Чүү. Хэвтэрээ гэс манай нөгөө нэг 3 замаар авчидах уу. Би дандаа дотоос тэр яа. Хамгийн хараад фургон гэж хэлсэн. Айгу сайн нуусан байна бас. Элсэн манханд хүрээд ирлээ. Даалгавар улам хэцүү боллоо доо. Илүүд хурдан олох ёстой байж. Яг нь наашаага ирж байхдаа замдаа айд энэ 2 фургоныг бүр ходоос харсан байсан баг. Тэгээд юмыг яаж мэдхүүгээд нөгөө чеклсэн байжгаад төлхөөрөө хараад фургонгээ хайгаад шууд эхлээд олцсон юм шиг санагдлаа. Дуран даалгаварт сорилт чинь хэрэг болно. Заавал тэд одоо холбоолаа тэгээд дараагийн даалгавар хийсэн. Нэг асууж байна. Манхан дээрээ байгаа гэсэн үг тэмдэг тэмдэг маань. Хаан чамаагүй юу? Дуран ашиглана. Бүх гишүүдийг олсоор холбочлоо. Одоо багийн гишүүд тарж явна гэж харин ч нэг байхгүй дээ. Ичгээ юунаас хаш. Энд очих хаа зүг. Айдайгаа тэр дээшээ гарч чадахгүй бидний хүлээгээд байж. Тэгээд татаа. Төхөөрөө. Ядагдахгүй шүү өнөөдөр олсноо. Алтаа бүсдээ. Ура! Нүгдээ яг. Ваа! Бэжи. Тавга. Тэрэж. Сайн байна. Ялцаараа. Баярлаа. За, Толгой хийч. Уснаас ууч марч юм шиг. Гэтэ ууж болохгүй зөө. Өнөөдөр ус уухгүй ойлгосон. Дараагийн даалгаварт чинь энэ даалгавар хэрэг болох. За, энийг аль нэг нь аваад. за баярлаа. Авахгүй. Багш. Тасгүй. Зинбэгвэ. Энэ дараагийн За яг хүний гасгаар гарчээ заяа. Зөв үү? Бусдын гутлын мөрийг ашиглах нь цаг хожих нэг арга. юу гарах? Хоп. За би жоохон. Дууслаа. За тавлах. Дууслаа. За би татчих яваарай. За зогсоороо тэндэг би яс. Урж байгаарай. Миний авсан юм бэ? Амжилт хүсье гинэ. За баярлаа. Илүү хүч өглөө. Ёо, толгой ирэх чинь ой. Эцэг байна. За тэрийг хагаан хадаас уншиж. Наша. Төгөөс мөн дээр. Дараах цаа. Ингээ шууд. Тагаж. Дараах. Энэ гаагүй. Айл бороо өсгөө даваад. Бахам энэ. Ахтагаа нэг хийж аваа. Ядагч баг хажуугаар гүгээ гарна штэ. Элсний тогтцсон хаврах шиг хэлбэрийг санагдуулам мөрөө хэлбэртэй манхнаас ус олох даалгавар амар биш байхаа. Мах тийшээ явахаас өмнө айлын сүмэн тэрийг шалгачвал айл тийшээ явна зөв үү? Төгөөт нь тийшээ өмнө очичвал айл хоос өмнө. Бид нар яг зөв явж байгаа. Тэд бол тэрлүүд гүйчлээ л дээ. Тэрийг аваад 2 гэсэн үг. Манайх энийг аваад 3 гэсэн үг. Тэнд 2 харагдаж байна хараа. Цаана дахиад нэг байна. Цагаан цэг байгаа амжилт хүсье гэж байгаа ухахлаар юм гарч ийн эрдэнэс эсвэл төлхөөр бид нар төлхөөрөг олох хэрэгтэй.
Ийсэ. За. Ийсэх юм хаан үц Монголч үзнэ. Монголч үзнэ. Замдаа ус уусараад үндсэн цэг дээр очих хэвээр болов эсвэл даалгаврын хамгийн олон удаа Эрдэнэ сургуулахаас гадна дараагийн даалгаврын тийм шүү дээ. Усны савндаа усаа юулчихын сэлүүрээ аваад дараагийн даалгавар дээр очих ёстой. За зүгээрээ яваад тэнд харж байгаа цагааныг заяа. Тэгэл бид нар яландаа. Айгуу тэнд доор нэг юм байгаа. Яг энэ доор. За энэ жоохон хуурай биш юм манайха. Усарчин. Усоо. Тэгээд яа зэ хүн алхсан мөрийг саар. Босван. Айдыг бүр хүчгүй болгон заа. Яагаад гэж айд одоо тийшээ явж байгаа штэ. Айдыг явж байгааг оч аван заяа. Тэгээ айдыг бүр ямар сонголтгүй болгон заяа. Шороо байна уу? За яа хогоо авъя. Би чаддаг бол ороо тэрийг тэрний цаанаага гуруулыг нь авмаар. Дээр. За энэ өдөр энэ жижиг юм бэ, жоох юм бэ штэ. Гүүчилтэй төлөө. Эцэс төгсгөлгүй элсэн махан тэр дор харагдах нуур. Энэ бол миний нутаг Монголын сайхан орон билээ. Аим өндөр өсмөс алхахын зэ. Өксөж уруудах амьдралын хэмнэлээр залуучууд маань өксөж уруудсаар л явна. Араа шүү. Дүрээ. Ингэж мөр гарсан үрдэл чихэн амартай байна. За энэ чи. За суугаараа. Йоо, за сава. Одоо наад чинь доороос гарч. Энийг чи гэлцээ. Нөгөө байх нь уу? Тэнд хөвцөл. Харснаа. Би тань амар чирэгдээд шүү. За. Тэгэж энэ огцсон юм биш үү? Зүгээрээ. Хөө ятгаа. За чи ухаарай. Зүгээрээ. За наваг аваад шичээ байна. Амаа сайн зайлж агаад нэг л талхиш үү гоё. Энэ усыг харалтаа. Амны цангаа тайлбарч. Ахаа нэгийг олох ёстой. Тийм ээ. Нэг. За байж хоёр хэдүүлээ. Замаа одоо зүг сонгоо шүү. За уусаараа байж. Сэлүүр байна. Нэг сэлүүр. Яа эндээс харагдаж штэ. Хэрвээ тэр сэлүүр байсан бол яах вэ? За бодъё. Айл ингэж унсан гэж байх уу? Айл. Нар зүв. Ингэж унаад тийш гүйсэн байж л дээ. Бид нар яг эргүүрээ тав. Ой Юу явж болно? тэнийг юм бэ? Би ямар тэнийг юм бэ? Бид нар юм шүү дээ, Одоо манай. цэдэрч. Уяатайгаа мар. Тэмүүлэн маань бусад гишүүдтэйгээ олсоор холбогдсон гэдгээ мартаа юу да? Би доронгийн хэрэг байна уу? Энэ бас унтсан байна. Shit. Ийш нь эрэх тусан болох усны хэмжээ бүр багасаад байна. Магадгүй. Хой. Тэндэг тог байна. Тэр. Тийм ээ. Тэндэг тог байна. Тэр тог байна. Бас тэндэг тог байна. Таван харт. Ахлагч нарт дуран хэрэггүй боллоо. Холын хараа сайн байна гэсэн үг. Гоё байна. Тэжээний самбар байна. Тэжээнийг харагч гинөө. Тэр өнөрлгүй шүү зэ. Энэ дээд самбарыг шууд хай. Үнэхээр гоё шүү. Айл бүр бараах. Тэнд хэдэн хүмүүс явж байна. Сангаж өчөөг үстэй. Тэмээд чи ардаа гарсан дээр юм байна. За. Ойлголоо. За, уянгаар даарч. Битээ чи та. Уянгаар даарч. Гэлцээ. Уянгаар даарч нэс. Тэн дээр нэг завир. Юу, сэлүүр байж магадгүй мэ. Нөгөө сэлүүр нь. Ой, орхоо. Энэ юу асан дээр юм байна? Зүүдлаа барайваа. Тавиачтай байж байгаа. Орхон битэл. Одоо наадхан дээр өсгийгөөрөө шигтэй яв. Зүүдлаа барьж яваа шүү. Бас чанман нэртэн. Амжилт хүсье гинэ. Хаягаа цуглуулад, хаягаа хаяаг нь болсон байна. Ялаа харъя. Ой, орхоо. Би яасан хөлнөр гişвч. Орхон уянг хоёр яагаад маргаад ирлээ? юм байхгүй. Энэ хавь тариа сүүлийн юу вэ нэ сэлүүр. Хоёр ч та хойно салчих гээд. Уршаа. Энийг юу яана? Харичуулна. Хосол чанд маань ирдэ. Нэг амьсгаар бүгдийг уучмаар л. Одоо аман цангаж эхэллээ те.
Алтнаас үнэтэй эрдэнэс бол ус тийм үү залуусаа? Яагаад уруу газар шогшоод байгаа вэ гэхээр хөлөө чангалж тоормсол буухаар илүү ядардаг байхгүй. Цогтоо амьдралын туршлагаасаа дүү нартаа харамгүй заадаг сайн ах та. Автаа гүчгүй маа. Цогтоогийн баг үнэхээр илүүрхэж ихэнх усыг олж чадсан. Одоо бүр хямарсан заяа. Бөө хэрүүл. Очсон газар болгоно аяна байхгүй. Ямар өвдөө. Ингэж яваад шууд урууд ээ. Наа эцэд сэлүүрээ шууд авчих юм. Ийшээ явдаг нь учиртай юм байна. Юу гэж? Сэлүүр авах юм байна. Нэг л сэлүүр авах юм бол хоёрыг л авах. Сэлүүр хоёр сэлүүртэй явах ашгүй. Цогтоогийн баг аваа ус цоглууллаа. Сэлүүрүүдээ ч оллоо. За сэлүүрээ. Агаан чингүү битэр ээлж идэх сэлүүртэй заа. Хоёр амрах цаа. Тэгэхээр агаан сэлүүртэй явчихын дөө. Түрүүнийхээ онцгой байдлах юм шүү. Бид нар ямар нэгэн бол аврах гад. Сүүлийн аяхгүй шүү. Йохоо. Явъя, маа хороо. Айл өксүр. Мөн үү? Нуурлуу ойртох тусам аяган дахь усны хэмжээ багасж байгаа. Бас нуурын уснаа суудаггүй. Энэ ч бас оролцогчдод усны үнцнийг ойлгуулах гэсэн хүнд даалгаврын нэг хэсэг байлаа. Ихэд очиж хөвгөр. Оноо хөвгөр. Үй, гомгүй га. Ихэд очиж. Ихэд ирсэн. Оролцогчдын аюулгүй байдлыг хамгаалж, Завхан аймгийн онцгой байдлын газрын аврагчид болон мэрэгжилтнүүд бидэнтэй хамтран ажилласан билээ. Багийнхан дараагийн даалгаврыг би та бүхэн тэмдэглүүлээ анхаарч байгаарай. Бүгд одоо аюулгүй байдлаа хангаад хантаазаа болсон тийм ээ. Бүгд өмсцөөсөн. Одоо тэгэхээр та бүхэн дөрөв хоёр зам дээр хуваагдаад баг багаараа суугаад сэлүүрээрээ сэлүүрдээд яг одоо энэ байгаа цэгээс зүүн урд зүгт иргэдээр ямар нэгэн юм байгаа. За тэндээс очиод 10 секунд дотор ажиллах ёстой шүү. За тэгээд тэрийг олцоод дахиад та бүхэн заримдаа суугаад үргэлжлүүлээд зүүн тишээ явна. За тэгэхэд тэнд барай байгаа. За ихцгээгүй. За заримдаа сууцгаая. Тэн дээр хоёр сэлүүр байсан гэлөө. Сэлүүр лүгээ буцаж гүөхээсээр аргагүй дээ. Орж. Манайх ороор. Зүг яах вэ? Одгоох ганцаараагүй шүү. Галын амьсгал баг төрүүлж хөдөлснөөрөө дараагийн даалгавар дээр төрүүлж очих магадлалтай. За шууд. Ингэ надаа яг адилхан ойлоо. Тэр яг морьтой хүмүүс шүү дээ гандаа. Зэрэг 1 2 зөв. Нөгөө тэл рүүгээ эргэчлээ шүү. Хажуу тийш жоохон хазаалах боломж байна. За тэгвэл эргээ. Ингээ эргэж аваач. Яа. Солигт. Хашаасуу. Унах ийшээ ингээ гараад тэгээ энэ дээр хааганда зөөлшнээ суучих. Хашаа гараад. Тэнд оч. Нэгдээ солигдтал та. Зөв. Хойд урдаас наас сэлүүр. Сэлүүрээ дагараа 10 секундэд амжихгүй бол алдаа гаргана. Цагаа баримтлана гэсэн бодвол яг ононоос асах. Татаад өгөрэй. Байгаль хамаалагч нь усан нэмс руугаа яваад байгаа шиг тийм шүү дээ. Эргэлэн гараад юм ахаараа 10 секундэд агаанд гүн заяа. Хичнээл ороод. Зоолтоо. Үсрээл ус тулаад ороод заяа. За нөө. Их газар хэний газар вэ? Кристофер Колумбийн нээсэн газар байна. За энийг дөлтэйгээд зүгээр саан зоолтгоо. Яа тэр. Хаачууд. Хамгийн хэцүү даалгавар миний. Юм хайх. Юу юм бол? За манай гурав энэ даалгаврыг авчгараараа гуйсан шүү. Юу болох ёстой юм болоо? За. Олцоо хоёр тавчиг. Осмос руу ингэж хийдэг нүдний шилээж магадгүй шүү. Тэгээд юм хайхтай амар муу юм байна. Олцоо. Олцоо шүү. Хайхтаа муу гिचгээд л олчихлоо. Мага нааша энд юм байна.
Олсоо! Хоёр охин бидэрийг анхаарах авах тэр юмнуудаа хаяагаарай. Байж хайрцагаа залаад юм ухаад. Харин нөгөө хайрцаг хаана байж болох вэ? 10 секундэд амжиж хүнсээ аваарай. Тоолж эхэллээ шүү. За явлаа. Хоолоо самартаад газраар нэг тараагаад орхилоо. Нөгөө багтаа хүнс үлдээвүү. Чи уралдаан штэ та нар тэрийг бодож үзээгүй юу? Алан штэ бид нар одоо бол. За охтууд суу. Суугаараа. На ботагаа бэр маа. Бодохтой шүү. Одоо нөгөө талд нь нахаас өрөө авах уу? За хог юм молохдоо таагуур ариусаа байлгүй. Дүүн завиад тогтоож идэх үү. За тэг. За охтууд юмаа соёлоо явъя. Тэ ихтэй хоёрыг авч. Эднэрийг үү? Орхон маань хөл дээрээ тэнцэж байгаа хурах шиг яагаад л байн унаад байна да. Энэ байна штэ. Юу вэ? Хайрцаг. Аваад. Эдгээр ямар зэв юм бэ? Энэ уутан дээр шууд Аа зүг. Усаа дээш нь хөөе. Ус дуусууд ялагдсан шүү дээ манайха усаа дээш нь. Наатаал хэвээр хямгад биш. Хасгарч байвал дуусаа шүү дээ. Энэ хогод түгэр. Ямар муухай юм бэ гэж юу? Сэргэлэн нь хождог хорвоо гэж өмнөх дугаарт чи өөрөө хэлсэн удаатай байхаа. Иштэй. Юу чи Охтууд сэлүүрдэхгүй болохоор хэсэг амсхийгээ даваарай. үнээр сэлчмээр санагдчих усаа аваад. Юу нөө? Ороос ерөөсөө хэрэглэхгүй шүү. За. Юу гэж хэрэглэхгүй хөх гэж. Тэрс нөгөө уухгүй толгойлохтой шавчихгүй нэ. Араас хүмүүс ирж байгааг мэдсээрэж төвлөрөөс юм дуусааг байхад. Доороо ингэ яваад авах байлаа. Чингөө минь аргагүй штэ. Хол зайд гөөхөн битгий хэл хол алхах даач тааруу дүүчин харин ч 10 км гүйж анх удаа завь сэлүүрдэж байхад магтах хэрэгтэй штэ. Сайхан байна уу? Айгуу гоё. Хонглог юм байна. Доошо харагдаж байна. Тэнгэр усны нөөцтэй. Манай улагч хармаар байна. За татгуу. Ингээ би эргэжэвэл ингээ чи эсрэг үйлчлэх гэсэн юм ингэж. Архан замар зараа. Тэр амар цангаж идэ их ус харахаар. Охтууд маань хөлөөрөө сэлүүрдээд байна уу? Аль эсвэл сэрүүцэж хамраад байна уу? Тэгэл хүч гарахгүй байна да яах вэ? Яа дүүдтэй бүр тэгэхээр жирэмс татчих гээд шүү. Ингээ чи ингээд гоё ивэр хэлтэй. Урттай ихтэй манайха гүйцэхэд юм байна л та. Нэг гараа биш. Хоёр гараа хоёулыг нь ажиллавал. Нэгийг татаад нэгийг түүх ингээд. Аврагч хамгаалагчид мэргэжлийн төвшөнд бидэнд тусалсан. Та нартай баярлалаа. Чаднаа хөвлөө. Сурж шүү. Маш хурдан биш. Айл ахны завь нь эргэчлээ. Тэгээд би тэдний яваараа тэдний нэг юм аяга хармаар байна. Эрэгт нь хоорондоо хэрэлцсэн царайг нь хармаар. Йоо айл бүр сийхгүй хоёр түлхүүр хахад хоёулыг нь аваад явчихаа бас л. Наа чи манай майхныг тоолох гэж зохиод унгаа. Би хилаас миний гидсний баруун талаар хатгадсан шүү дээ. Тэгээ хатгаад. Тэгээ би чи тоогоорой таагуураас ч яах вэ ингэж очно ангуут нь явнаа л гэж амч. Таагаараа сүүлийн өнгийн хоёр дээр намайг чирсэн яах. Өшөө! Тэмүүнэ өшөө! Намайг ааваа гэж дуу. Ер нь бол манайх төрүүлэхэд бангаар ойрхон биш үү? Яагаад гэвэл би царайдаг. Царайлаг хүн төрүүлдэг гэж бас л хошгинсаар байна. Их стошно. Манай төрүүлж юу? Төрүүлж байна. Барай ойртох тусам зүрхний цогцолтод төрөсөж ялхал юм шүү гэсэн тэмүүлэл нь залуусыг улмал хүчрэхэг болгож байна да. Ой, шоо. Найс уу! Баталуудаа бүгд наа. Ичээ хогнуудаа бүгд наа. Хүнс хогоо хүртэл авахыг Отко багийнхандаа санууллаа. Зэрэг шахан мэрэг дээр ирлээ. Хэдхэн секундыг станцвал цогтойгийн баг төрүүлж завнаасаа буусан юм. Ингүнэ болгоомжтой хөл гараа гэмтээсэн бол эмчтэй хэлээрээ. Юм утаагүй юу?
Гүүрэ. Араа мана. Араа мана. Тамирчин хүн тэмцээнд ялаад хамаг чангаараа хашгирч ялалтаа тэмдэглэдэг шиг арга билег багийнхан яг тэр мэдрэмжийг мэдэрчээ. Цагийн сорилт байна. Эхлээд хангаагаар явлаа. За тэгээ араас нь илс байлаа. Тэгээ илснээраас ус байлаа. Бас энэ гурыг бас холсон аягүй гоё сорилт байлаа. За тэгээ манай баг маань тэгээд эхнийхээ фургоныхоо төлхөөр фургон дээр очиход явах уудсан. Гэхдээ манай баг маань илсэн дээр очиод айлаас нэг алхмын өмнө байсан. Яагаад тэгэхээр бид нар аягүй зөв замаар явсан. Тэгээд бас айлын яг очих байгаа объектыг бид нар эзэлж айлаас 4 юм уу 5-аар илүү эрдэнэс цуглуулж чадсан. Тэгээ усаа олохын тулд бид ингээд багийн ажиллагаа шаардлаа, маш их төсвөр төвчээр шаардлаа. Усны давлгаа бүр дээр зарь давилзаад баг зэрэг ядтай байсан. Гэтэ айлаа гээд багтаа нэмэр оруулахгүй би яагаад ингээд хойш сууж ид болохгүй. Надад бол үнэхээр хэцүү лээ. Эдэрт бол инстэй гүүх, алхах, ус, сэлүүрдэх эдэрт хэцүү юм байна. Надад бол энэ гурвал хэцүү. Зарим үед миний анхаарал солорноос бол завиа эргүүлэх шахажсэн тохиолдлууд маш олон байсан. Тэгээ тэр болгон дээр манай ахлагч маань сануулж исэн. Хоёр эмэгтэйг өрхөд чирж явж байгаа юм те. Нэг нь өнкрөөлөн. Нэг нь өнкрөнгөт нөгөөх нь өнкрөөд одохгүй автоорч савчих гад л ерөөсө. Манай тэмүүлэн ч угаасаа хага эргээд байна гин гот нь. Ингэж эргэж жагаад яг энэ эргэсэн чигтэн шиг зэглэгтэй байна. Гэтэ та гурийн үед эсний хэцүү байсан уу? Эсвэл нуур нэссэн. Надад бол эсний хэцүү. Явж байхад нөгөө гуталтаа гурахаар нөгөө манай зэрэг хийж авах. Яг тэр дуу орж ирдэг юм байх. Яг зэрэг ингээ алхахаар. За юуны өмнө залуучуудаа өнөөдрийн нэлээд хүн сорилтыг даваад яг энэ бариан дээр тийм ээ амжилттай орж ирсэнд хоёр багтаа ер нь баяр хүргэе. Оноо танилцуулж ялагчийг тодруулах мөч хамгийн хэцүү. Тоглоом хаашаач эргэж мэдэх үе бол оноогоо сонсох мөч үлээ. Тэгэхээр ялагч баг оноогоо тааж сонсоод ялагч баг нь өнөөдөр суугаад хоол ундаа идэ. За тэгээд энэ хоёр майхандаа байрлана. Ялагдсан баг маань майхан үлээж энэ майхнаа барьна хоол ундаа хийнэ. За тэгээд заа баярлалаа та бүхэнд. Энэ дугаарын ялагч арга билег багтаа баяр хүргэе. Энэ чи бааха энэ араа тэмцээ ямар ч тийм юу байхгүй заяа. Яриа өөрөө байхгүй заяа. Ямар санаа зовоол. Өс. Га нэгэн байхаа шээ дөрүүлээ хурдан босгоно уу. Гэтэ яа. Тэг би бүр үнэхээр хожигдсон ч гэж бодсонгүй. Би надад чинь доромжтол гэж хүлээж. Яг нэг оноо болохоор бүр амар шар хөдөлж байна. Би усан дээр нэг унсан заяа. Тэг наашаа гүйж хата ирэг дээр нэг унсан. Яг энэ хушууруу тойроо орж ирж байгаа. Бүр нэг л юм хараад нүр би яг өдрөө гэрэл цаасан заяа. Нөгөө баг ингээд дайлаад явсан. Өнөөдөр миний би жоохон таагүйсэн. Гэтэ тэгэл багийнхаа төлөөгөө жоохон төвчсөн. Багийн ажиллагааны хувьд бол үнэхээр сайн байсан гэж би бодож байна. За. Ингэнэ 7 ядаж чимгэнэг таар. Тэгээ би шууд идэгвэл идэр чи би эдгээр эрхийг зөрчиж байгаа. Эдгээр өөрсдөө шийдэж чинь. Агаан шийдэхгүй. Таныг бодоод энэ гур би хэлсэн байхгүй. Таныг бас бодоод байна шүү дээ энэ гур. Бид гурийн яг өөрсдөө гэсэн нэг тийм дотоод юм байдаг шүү дээ. Ингээд юу гэдэг вүлээ би нэр нь мачлаа тэр юм амар зөрчиж байгаа байхгүй. Шар биш. Та нар ирээд яана та нар ялагчлаа ирээд хоол бидний хоолыг бидний хоол үзээд энэ айгу муухай доромжлол байхгүй. Зүгээр очиод суугаад хоолойд. Окей. Өлсгөөрөө уралдах хүн байдаг да. Бэлэн хоол биш өөрийнхөө хоолыг л идэнэ гинтэй. Эцэг хоол хийж юм. Гэтэ том болоод бас ийм нэвтрүүлгийн санал ирүүл цогтаа хатга хоёр шиг хүлээж авна. Зөө зарэ. Дэжи жоохон тонголох. За. За ийшээ. Хээрийн хоол амттай, хожигдлийн хоол бүр ч амттай. Одоо агайнараа. Энд бол амар галгицаа харагдаж байна. Хожсон ч тэр, хожигдсон ч тэр. Хоолоо идсэн багийнхан эрч хүчтэй болж, эвлэрэн инээлтгийг хараад
нэвтрүүлгийн багийнхны санаа амарсан байдаг шүү. Өнөөдөр хэд хүнд өдөр байсан ч гэсэн бид нар маш их зүйлийг ойлгож сурч авч чадлаа. Тэгээ дараагийн дугаараар уулзцгаая баяр таа. Одоо бид хэд унтлаа. Цаг уурын эрсдэс байдлаас шалтгаалan дэлхий хийгээд Монгол улсын нуур, гол горих, булаг шандууд мэдэгдэхүйцээр ширгэж байгаа нь ирээдүйд усны хомсдол бий болох ойрхон байгааг оролцогчдоор дамжуулан үзэгчдэд ойлгуулах зорилготой байлаа. Шинэ үеийн байгаль орчноо хайрлан хамгаалах сэтгхүүтэй хүмүүсийг бэлтгэхийн тулд зорж бүтээсэн энэ дугаар үгээр өндөрлөж байна. Дараагийн дугаарыг тэсний ядуу хүлээгээрээ үзэгчтэй.